Үйлчлэг шууд өргөжлүүлээд та бүхэндээ зарлая. IPTV контент хөгжүүлэлт, Unity компани контент хөгжүүлэлтийн албаны захирал Барс. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний ярих зүйл бол IPTV контент хөгжүүлэлт. За тэр дунд аварна IPTV зах зээлд нэвтэрснээр нэг талдаа хэрэглэгчид одоо ямар давуу тал боломжуудыг авчирч байгаа. Нөгөө талдаа контентын маань одоо зах зээлд ямар шин боломжуудыг авчирч байгаа гэдэг талаар ярина. За үүнийг ярихаас өмнө тэр юм сүүлийн 10 жилд манай ICT медиа салбарт ямар томоохон өөрчлөлтүүд гарсан байдаг талаар иргэд нэг санаа хэвлэе. За өнгөрсөн 10 жилийн өмнө 24 онд компьютер олзуурын байгууллагад байжээ. Интернет бол Монгол улсынхаа хэмжээнд одоо 40 мегабайт битийн урсгалтай нийтдээ. За телевизийн хувьд зөвхөн 6хан суугтай, өдөө орнууд ганц суугтай, гар утас хэрэглэгч нийтдээ 300 орчим байв. Дахин эрдэнэт томоохон аймгийн төвүүдээр сүлжээ барьдаг. За хэрэглээ зөвхөн яриа мессежний одоо төдийгөө заалагддаг. Медиа бол мэдээж зөвхөн веб хуудсууд байсан. За энэ үеийн хувьд бол зөвхөн байгууллагын аккаунттай ийм дүр харагдж байна. За тэгвэл харин өнөөдөр 2014 онд хэрхэн өөрчлөгдсөн бэ гэхээр за компьютерийн хувьд их хөрхөд байна. Интернетийн хувьд 1000 дахин илүү буюу 40 мегабайт одоо урсгалтай, мегабайтын урсгалтай. За орон сууцны өрхбөрийн одоо үүдний чиглэл IPTV хүрэх хэмжээнд одоо хүрчихсэн байна. За дээр бас дахин эрдэнтийг бас оруулж байгаа. За телевизийн хувьд 100 гаруй суугтай нийтдээ одоо Улаанбаатар дахин эрдэнтийг оруулаад, онорыг оруулаад 120 мянган орчим IPTV хэрэглэгч хүрэх юм байна. За гар утасны хувьд 2.6 сая хэрэглэгч 70%-аар холбоо утас барьж байна. За яриа мессеж одоо багасаад нөгөө талдаа илүү дата хэрэглээ өсчихсэн. За медиагийн хувьд бол маш олон веб портал, Facebook, Twitter, YouTube зэрэг ашиглагддаг болжээ. За энэ хүн бүр одоо 20-с илүү аккаунттай, мэдээж бас байгууллагын аккаунттай байж байна. За эндээс бол сүүлийн 10 жил манай салбар хэрхэн одоо хурдан хөгжсөнийг харж байгаа. За ирээдүйн 10 жил дахиад маш хурцтай хөгжих юм одоо ойлгомжтой. За үүний дотор бид нар IPTV технологи маань нэвтэрснээр энэ контентын зах зээл одоо хэрэглэгчийн хэрэглэн гарсан өөрчлөлтүүдийн талаар би бас харьцуулсан юм поинтуудыг зүйлж байгаа. За өмнө нь бид нар аналог системтэй байж IPTV орсноор бол мэдээж тоон систем технологи дагаад юу болсон. За өмнө нь бол мэдээж телевизээс зөвхөн нэг одоо үзэгчийн чиглэсэн тэр нэг урсгалтай байсан бол IPTV бол харилцан одоо телевизээр харилцах тэр хоёр талын урсгал бий болсон. За энийг бол жишээгээр дуртад бол IPTV-ээр одоо бусад хэрэглэгч нартайгаа чаталж байна, контентоо биелж санал болгож байна. За дээр нь IPTV шопинг хүртэл одоо нэг боломжтой болчихлоо. Юу үзэж байгаа Facebook, Twitter рүү бослох гэхэд одоо боломжтой болсон. За хэрэглэгч талаас нь хараад үзэх юм бол өмнө нь эдгээр телевизээр юу гарч байгаа тэрийг үздэг байсан. Одоо юу гарч байгаа гэдэг байсан бол өнөөдөр би энийг үзнээр байна. Бусад одоо бусдын үзэж байгаа контентыг хүртэл дагаж үзэх, сонгож үзэх боломж өнөөдөр нэлээд болжээ. За дараагийн том өөрчлөлт бол мэдээж өмнө нь зөвхөн аналог суугтай байсан. За өнөөдөр бол одоо технологи дагаад дүрсэн өндөр чанартай өөрөөр хэлбэл одоо SD, HD бүх төрлийн бүх насныхан зориулагдсан албан ёсны эрхтэй тэр Монголын гадаадын бүх суугуудыг IPTV-гээр одоо суугийн хязгаарлалт руу зөвхөн одоо тоонд хязгаарлагдахгүйгээр хүлээж авч байна. За мэдээж өмнө нь бид телевизийн нэвтрүүлгүүд одоо бид одоо телевизийн нэвтрүүлгийг хүлээдэг байсан. Юу гарах бол эзэн гарах бол гэж өнөөдөр бид телевизийн нэвтрүүлэг эсэргээрээ бидний хүлээдэг болчихжээ. Өөрөөр хэлэх юм бол за өмнө телевизээр гараад өнгөрсөн дахиад хэдийч гарахгүй гэж одоо санаа зовлтгүй өнөөдөр бол ирүүлээд одоо нөхөд үзэгдэл боломжийг IPTV өнөөдөр хэрэглэхэд олгож байгаа. Хагаад зогсоод одоо шоу нэвтрүүлэг гэсэн цаашлаад бүр бичлэг хийгээд ирүүлээд тэрийг дуртай одоо үедээ эргүүлэн үзэх боломжийг авчирчээ. За дараагийн том одоо өөрчлөлт юм бол мэдээж тийм бидний хүмүүс одоо контентыг маань сонгодог байсан. Одоо ямар кино үзэх юм маань телевизээр оройн шийддэг байсан. За тэгэх юм бол харин өнөөдөр бид эсэргээрээ ямар кино үзэх, ямар контентыг үзэхээ бид өөрсдөө шийдээд одоо хүссэн үедээ хүссэн киногоо хүссэн цагтаа одоо сонгоод үзэх тэр боломжийг хэрэглэгчдэд одоо авчирчээ. За энэ нэг талтай үед хэрэглэгчдэд одоо IPTV технологи давуу тал одоо видео он деманд гэж бас нэг талтай хэрэглэгчдэд давуу талыг авчирах боломжийг олгохоос гадна нөгөө талдаа Монголын кино уран бүтээлчид тэдний контент үйлдвэрлэгч нарт одоо маш том нэмэлт орлого олох боломжийг
авчирч байгаа. За би энэ жишээ хоёр жишээ дурдсан. Single Ladies үргэлжлэх Монголын сайн кино. За яг зөвхөн одоо боломж хангалттай сад өнгө утгаараа бодит утгаараа одоо ямар боломжийг авчирч байгаа юм гэх юм бол өнөөдрийн байдлаар IPTV дээрээс энэ хоёр кино маань одоо кинотеатруудаас буусныхаа дараагаар гэсэн нийтдээ одоо Single Ladies-ийн 180 сая гаруй төгрөг, үргэлжлэх одоо 200 гаруй сая төгрөгийн Монголд одоо цэвэр мөнгө утгаараа борлуулалтыг хийсэн байна. За энэ мөнгө бол одоо өмнө хийж байж байгаагүй. Театраас буугаад кино одоо буугаад бол Монгол үргэлжлэлтэй тэгэл бүтээл бол одоо амьдралын өмчлөг дуустдаг байсан. За нэлийн байж байгаа телевизээр мөнгө гардаг жишээтэй. За дараа нь тухайн цаг үед өдөр юу гарч байгаа телевизээр одоо үздэг байсан. 400 бол. За IPTV-ийн зах зээлд нэвтрснээр сүүлийн 4 жил бол тэр төрөлсөн сууган гэдэг төлбөр сууган гэдэг боломжийг олгож байгаа. За мэдээж хэрэглэгч өөрийн одоо хүсэл сонирхолтой нийцүүлээд төрөлсөн суугуудаас одоо сонголтоо хийгээд мэдээж тухайн үед төлбөрөө төлөөд үзэх энэ боломжийг IPTV платформ маань өөрөө олгож байгаа. За энэ жишээд удаад өнөөдрийн байдлаар IPTV дээр бол мэдээж SBS Box гэдэг юм суугаад өнөөдрийн байдлаар төрөлсөн төлбөртэй суугаад статустай байгаа. За энэ маань нэг талаа бас мэдээ сантай ажлын хэрэглэгчдийн боломж олгож зогсохгүй нөгөө талаа бас телевизүүдэд одоо цаашин шинэ бизнес центр боломжийг олгодог гэсэн. Өмнө нь манай телевизүүд рекламаас гол одоо орлогоо олж цанхуугийн хөлсөөр бүрдүүлдэг байсан бол өнөөдөр төрөлцснөөр одоо контент дээр анхаарснараа оюун хэмжээ дээдснээр энэ төрөлцсөн сууг болоод түүнийг бол одоо IPTV хэрэглэгч нарт төлбөртэйгээр өргөөд бас шинэ одоо мөнгө утгаараа бизнесийн шинэ боломж нэгдэж байгаамаа. За энэ дээр нэмээд бас хэлэхэд зөвхөн телевизүүд гэхгүй спортын тэмцээн оролдоон кино одоо урлагийн бүтээлүүдийг бид нар бас тоглолтуудыг шууд газар дээрээс нь дамжуулах бас нэг төлөвлөлтөд суугийн одоо боломж байгаа. Тэгэхээр ингэснээр бол мэдээж урлагийн байгууллага уран бүтээлчид за шин шоугийн одоо продакшн гэдэг юм шууд IPTV-ээр төлбөртэйгээр дамжуулах хөшөө олон илүү хэрэглэгчнэрт хүргэснээр одоо илүү нэмэлт борлуулалтыг тэр боломж бол нэгдэж байгаа. За мэдээж энэ бол маш хамгийн том асуудал. Өмнө бид нар бол одоо зөвшөөрлгүй контент, зохиогч ирэхгүй контент үздэг байжээ. Тэр маань одоо хэвшин болчихсон. Бид юу үзэж байгаа зөвшөөрөлгөөс хамаагүй байдаг байсан бол өнөөдрийн байдлаар IPTV нэвтрснээр бол энэ нэг том жишийг тогтоосон. Энэ бол албан ёсны эрхтэй контентийг одоо хэрэглэгчдэд үзүүлж байна. За мэдээж албан ёсны эрхтэй контент үзнэ гэдэг маань өөрөө нэг талаа хэрэглэгчийн маш том одоо соёл. За нөгөө талдаа Монголын одоо нэр нүүрийг дэлхийн давцанд одоо контент үйлдвэрлэгч нарын давцанд бол өндөрт гаргаж байгаа гэж үзэж байгаа. За энд мэдээж Холливуудын 6 студиудад гэрээ байгуулснаар бол хамгийн том жишээг дурдж олон. За энэ нэг талдаа зөвхөн Холливуудын студиуд гэрээ байгуулснараа энэ юм ярьж байгаа юм шиг нөгөө талдаа мэдээж манай Монголын уран бүтээлчдийн маань бүтээл өөрөө айгүй үн цэнтэй болж ирж байгаа. Яг гэх юм бол өмнө үнэгүй юмтай манай дотоодын контент өрсөлддөг байсан. Үнэгүй контент гаднаас сонгоод оруулчлаа, гаргачлаа. Монголын контент бол мэдээж тодорхой зарлаа бүтдэг. Тийм учраас өнөөдөр энэ гадны контент үнэтэй оюуны өмчтэй болсноороо Монголын контент нөгөө талдаа маш үн цэнтэй болж одоо харьцуулагдах тэр шударга өрсөлдөх боломж нь бий болж байгаа. За хамгийн сүүлд нь яг энэ боломжоор мэдээж IPTV хязгаарлагдахгүй. Гар утасны аппликейшн гэж одоо бид нэр ярьдаг бас IPTV-ийн аппликейшн гэж энэ том ойлголт байгаа. За энэ IPTV аппликейшнийг платформ бүрдүүлснээр одоо бий болгоснороо тэр төрийн үйлчилгээ одоо жишээлбэл энэ жишээн дээр харагдаж байгаа улсын хурлын чуулганы шууд дамжуулалт, за архив мэдээж улсын хурлын гишүүдийн одоо мэдээлэл хилцэгдэж байгаа хуулийн төслүүдийг шууд үзэхээс гадна одоо мэдээлэл авна. За дээрэс нь банк санхүүгийн үйлчилгээ, бүх төрлийн худалдаа үйлчилгээ, за ханш зурхаа цаг агарын мэдээлэл зөвхөн дан ганц одоо видео контент биш. За зургийн галерей хүртэл ингээд одоо үзэх боломжийг бий болгож байгаа. Контент гэхээр мэдээж аппликейшн маань өөрөө контент байгаа. Тэгэхээр төрийн үйлчилгээ бол мэдээж контент. За энэ дэр нэмээд хэлэхэд бол өнөөдөр түүц машин гэдэг одоо маш амжилттай явж байгаа нэг төсөл. Энийг хүртэл одоо бид нар бүх айл өрхөд одоо IPTV-гээр дамжуулаад цаашдаа одоо цаашлаад гэртээ хүртэл түүц машины үйлчилгээг авах дээр бүрэн боломж байгаа. За өмшөө нэг жишээ гэх юм бол мэдээж замын хөдөлгөөний одоо хяналтын камерын контентыг бид нар IPTV-гээр дамжуулаад хүрэх жишээтэй ч юм. Тэгэхээр маш том боломж одоо энэ цааны IPTV аппликейшны цаана байгаа шүү гэдэг энэгээр хэлье. За ингээд эцэст нь хэлэхэд ер нь бол энэ үгээр бид нар би ихтлээ дуусгая гэж бодож байна. Content is king, the distribution is queen. Баярлалаа.